За энэ богино хичээлээр натурал тэгштэй зэргийн энэ чанаруудыг ашиглаж бодлогод зурна. За бусад чанар болон илүү дэлгэрэнгүй хичээлийг доор байгуулыг үзээрэй. За энэ илэрхийллийг хэлбэрчлэе. Тэгэхийн тулд эхний үржигдэхүүн дээр энэ чанарыг ашиглавал ийм болно. Байгаа 3,390 4-ийг 20 орчуулад мэдээж 8 болно. Тэгэхээр 3-8 зэргийг үржих нь 3,3 зэрэг. За одоо энэ дээр энэ чанарыг ашиглавал 3,8 дээр нэмэх нь 3 буюу 11 зэрэг гэж гарч ирнэ. За энэ илэрхийллийг хэлбэрчлэе. За эхлээд 2-р үржигдэхүүн буюу энэ дээр энэ чанарыг ашиглавал ийм болно. А-гийн 2 зэргийг 2 нүчээд энэ хоёрыг үржүүр 15 болно. За ингээд мөн адилхан энэ чанарыг ашиглавал ийм болно. Энэ илэрхийллийг хэлбэрчлэе. Тэгэхээр хүртүрийг 2 нүчээд хуваарьт нь энэ чанарыг ашиглавал ийм болно. За одоо энэ чанарыг ашиглана. Ийм болно гэсэн үг. За энэ илэрхийллийн хувьд бол 2 үржигдэхүүн дээр нь хоёуланд нь тэгээд энэ чанарыг ашиглая. Тэгэх юм бол ийм болно. Эхнийх нь x-ийн 8 зэрэг, дараагийнх нь x-ийн 2 зэрэг бол. Энэ нь бол энэ чанар өсөөр x-ийн 20 зэрэг болно гэсэн үг.